Говийн бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаа Норногов аймгийн Сайн шан суманд амжилттай болж өндөрлөө. Хуралдааны Монгол Улсын шадар сайд бүсчилсэн хүчлийн үндэсний хорооны дарга амар сайхан даргалж, Монгол Улсын ерхий сайд Улсын хурлын гишүүд зэрэг нийт 1000 гаруй төлөөлөгч говийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Засгийн газар 2024-ээс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө говийн бүсийг бүгд найрамдах хятад ард улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг үргэлжлүүлж уул уурхай говийн унган байгаль, түүх соёлын өв, палеонтологийн нөөц түшиглэн аж үйлдвэрийн төрөлцсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дид бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. За бүсчилсэн хөгжлийн хувьд бол говийн бүс аж үйлдвэрийн төрөлцсөн ногоон эрчим хүчний дид бүс гэж одоо томьёологдсон байгаа. За ногоон эрчим хүч гэдэг дорнд ногоон хөгжлийн бүх асуудлууд аялал жуулчлал болон бусад асуудлыг оруулж болно гэдгийг бас хэлье. За цаашлаад бид нар 3 улсын одоо хамтын коридоруудыг яаж хөгжүүлэх вэ гэдэг бол бүсчилсэн хөгжлийн хамгийн чухал зүйл. Говийн бүс бол Монгол улсын стратегийн зүрх гэж бид үзнэ. Энэ дуул уурхай, сэргээгт эрчим хүч, логистик, тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй зэрэг олон салбарын нөөц, давуу тал нэг дор төвлөрсөн. Гэсэдч энэ их боломж иргэдийн амьдрал, хүний хөгжлийн бодит ахиц болж чаддаггүй байгаа цаг үеийг бид цаашид давтах ёсгүй юм а. Бүсчилсэн хөгжил бол хөнгөрсөн алдаанаас сургамж авсан өнөөгийн бэрхшээлийг оншилж ирээдүйн хөгжилд бодит чиглэл өгөх шинэ бодлогын тогтолцоо юм. Говийн бүсэд ашигт малтмлын стратегийн томоохон ордууд байрладаг төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нар салхины эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой. Мөн байгалийн хосгүй тогтоц түүх соёлын үндэс дурсгалаараа дотоод гадаадын жуулчдыг татдаг. Түүнчлэн логистикийн хувьд говийн бүс нь Монгол улсыг бүгд найрамдах хятад ард улс болон бусад улс руу нэвтрэх гарц болдог. За энэ удаагийн бүсийн чуулганаас зөвхөн Дорногов төдийгүй манай бүсийн 4 аймаг бүсээ сонгосон гишүүд нэг том хүлээлт байгаа. Энэ нь бол манай говийн бүс бие даан төр хувийн ишлийн түншлэлийн хүрээнд бүсийн хөгжлийг төдийгүй улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах эрчим хүч, зам дэд үтсийн болоод аж үйлдвэр, технологийн паркын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг засгийн газраас хүсэж байгаа. Манай цагаан суурах байгалийн үзэсгэлэнт газрыг тулгуурласан одоо палеонтологийн аялал жуулчлалын төв байгуулагдана гэдэг одоо техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байгаа. За мөн одоо энэ аялал жуулчлалын говийн бүсийн аялал жуулчлалыг дэмжих хүрээнд бид одоо энэ аймгийнхаа их газрын чулуу, бага газрын чулууг төв замуудтай холбох, хэвтээд ингэлгийн зам болон босоод ингэлгийн замтай холбох асуудлыг оруулъя гэж байгаа. Засгийн газрын 14 мега төслөөс гашуун сухат ганц мод, ханг мандал, шивээ хүрэн сэхээ хилийн бомтын төмөр зам, нүүрс хийм, кокс хиймийн зохицолбор, газрын тос боловсруулах зохицолбор, 450 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ. Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай бомтыг далан задгаж чойрт, соёл аялал жуулчлалын тусгай бүс, геопаркийг Дундгов аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах орхон онг, хэрлэн тоон төслийг үе шаттай хэрэгжүүлэх засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж байгаа илэрхийлж санал нэгдэж байна. За ханг мандал